Сайн байцгаана уу? Толон байна. Өнөөдөр та бүхэндээ Жимма Сенсен MSM буюу үений шингэн нөхөгчийг туршилт хийж үзүүлэхээр бэлтлээ. За, Жимма MSM маань байгалийн гаралтай хүнсний хөхөр. Энийг ингээд асаагаад бэлтгэсэн байгаа. Энийг ингээд төмөр зүйл дээр тавиад манай MSM-ийг ингэхээр дан шингэн болж хувирдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл байгалийн гаралтай хөхрийг баталж байгаа гэсэн үг. Хэрвээ химийн гаралтай зүйл орсон бол харлаад түлэгдээд муухай болох ёстой. За, Жимма MSM маань өвдөлт намдааж, өрөвсөл дардаг, хүний биед зайлшгүй хэрэгцээтэй 8 эрдсийн нэг гэдэг. За, энийг ууснаар хорт авдрын эсийг бас дарангуйлдаг. Яс чөмөгний үйл ажиллагааг сайжруулна, коллагеныг идэвхжүүлнэ. Бас цусны улаан эсийн нэг хэсэг болдог гэдэг. За, Жиммагийн MSM нь ингээ хардаа энэ жоохон утаа гарч байгаа нь болохоор энэ нөгөө нэг юу маань энэ халбаг маань түлэгдээд энэ доороос нь утаа гарч байгаа шүү. Тэрнээс биш MSM маань ийм гоё шингэн болчлоо. Хараарай. Ийм. За, ийм манай MSM буюу үений шингэн нөхөгч маань Солонгос улсны хүнсний эмийн аюулгүй байдлын яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн ийм найдвартай. Одоо энийг холдуулахад ийм баталгаатай шингэн MSM байгаа. Ийм баталгаатай MSM авч хэрэглэж байгаарай манайхан баяртай.